Сайн байцгаана уу сурагчдаа. Өглөөний өгсөн тодорхойлогт муужтай холбоотой бодлогыг хэдэн бодлого ихэн бодож өгөхөөр боллоо. За 3 дугаар бодлогыг бодох алах юмыг хэлнэ. За квадрат язгуурд орох тоо заавал нэмэх тоо байх ёстой. Тиймээс 3x нэмэх нь 1 гэдэг чинь заавал тэгээс их юм уу тэнцүү байх ёстой. За энийг цааш нь боодъё. 3x чинь хасах 1-ээс их байх ёстой. Эндээс x их юм уу тэнцүү хасах 3-ны 1. За энийг тоншлуун дээр тэмдэглэвэл тоншлуун дээр тэмдэглэе. За хасах 3-ны 1-ээс их юм уу тэнцүү гэсэн учраас энэ цэгийг заавал буднаа. Эндээс их юм уу тэнцүү гэхэлсэн ийшээ нэмэх язгааргүй. За завсар хэлбэрээр бичвэл x харьяалагдах нь хасах 3-ны 1-өөр орох учраас халтыг дуутагч нь орно. Хасах 3-ны 1-ээс нэмэх язгааргүй хүртэл. За эндээс юм. За дараагийн бодлого маань 7 дугаар бодлогыг бодъё. Энд рационал тэгштгэлийн хуваар нь заавал тэгээс ялгаатай байх ёстой. За тэгээс ялгаатай гэсэн учраас 9x квадрат маань 9x квадрат хасах нь 1 тэгээс ялгаатай гэж авна. Энийг цааш нь бодвол 9x квадрат ялгаатай 1 x квадрат маань ялгаатай 9-ний 1 болно. Эндээс x ялгаатай ямар тооны квадрат 9-ний 1 гэвэл нэмэх хасах 3-ны 1-ээс ялгаатай гэж гарна. 3-ны 1 гэдгийг 3-ны 1-ийг энэ сайн харагдахгүй учраас дахиж бичье. 3-ны 1. За энийг тоншлуун дээр тэмдэглэвэл ийшээ нэмэх язгааргүй, ийшээ хасах язгааргүй. За одоо нэмэх хасах 3-ны 1-ийг тэмдэглэе. Хоёулаа хасах 3-ны 1 ялгаатай гэсэн учраас будахгүй. Нэмэх 3-ны 1-ээс бас ялгаатай гэсэн учраас бодохгүй байгаамаа. Энийг 3-ны 1-ийг сайн харагдахгүй дахиад бичье. 3-ны 1. За x чинь зөвхөн нэмэх хасах 3-ны 1-ээс ялгаатай гэсэн учраас эндээс бусад бүх тоонууд энэ функцийн тодорхойлолт мууж болно. Тиймээс завсрал хэлбэрээр бичвэл x харьяалагдах нь хасах язгааргүйгээс хасах 3-ны 1 хүртэл дараа нь хасах 3-ны 1-ээс нэмэх 3-ны 1 хүртэл энэ бичгийн алгаалчлаа. Уучлаарай. Энийг дахиж алгаад бичье. X харьяалагдах нь хасах язгааргүйгээс хасах 3-ны 1 хүртэл дараа нь 3-ны 1-ээс хасах 3-ны 1-ээс нэмэх 3-ны 1 хүртэл дараа нь нэмэх 3-ны 1-ээс нэмэх язгааргүй хүртэл. За тодорхойлолт мууж маань ийм байх юм байна. За дараагийн бодлого маань 8 дугаар бодлого. За 8 дугаар бодлогыг бодохдоо язгуул доор байгаа учраас энэ чинь квадрат язгуул доорх заавал тэгээс их юм уу тэнцүү байх ёстой. 9x нэмэх нь 18 их юм уу тэнцүү тэгээс бас хуваартай байгаа учраас 9x нэмэх нь 18 энэ 9x нэмэх нь 18 гэдгийг дахиж бичье. За 9x нэмэх нь 18 тэгээс
ялгаатай байх ёстой. За энийг цааш нь бодъё. 9x маань хасах 18-аас ялгаатай. Эндээс x гэдэг чинь хасах 2-оос ялгаатай гэж гарнаа. За одоо 4x нэмэх хасах 8 гэдэг чинь тэгтээ тэнцүү байж болно. Яг л тэгээс тэнцүү юм уу? Их юм уу тэнцүү гэсэн учраас тэгтээ тэнцүүлж бодъё. Эндээс 4x гэдэг чинь 8-аас 8-та тэнцүү, эндээс x нь тэнцүү 2 гэж гарна. За одоо энийг тоончлуун дээр тэмдэглэх юм бол ийшээ нэмэх хязгааргүй. Ийшээ хасах хязгааргүй. За энэ эдгээр 2 цэгийг тэмдэглэе. 2 цэгийг тэмдэглэе. Хасах 2 бас ялгаатай гэсэн учраас энийг бодохгүй. Хасах 2-оос ялгаатай. X тэнцүү 2-тай тэнцүү учраас энийг цэгийг буднаа. За эндээс нэг дурын нэг цэг авъя. Хэд 3 завсарт хуваагдсан байгаа. Ингээд 3 завсараас дурын нэг цэг авъя. Би надад аль болох бага тоог авчвал энэ хас 2 ба 2-ын дунд текстэн тоог аваад илэрхийлэлд оруулж үзье. За дөрвөлжих нь тэг, хасах нь 8, хуваах нь 9 үлжих нь тэг, нэмэх нь 18. Эндээс хасах 8 хуваах нь 18 гэж гарна. Энэ чинь өөрөө хасах тэмдэгтэй тоо учраас миний авсан завсар маань хасах тэмдэгтэй байна. За тэмдгийг сойлж тавих юм бол энэ нэмэх, хоёр талд нэмэх байгаа. За бидний бодох текст маань энэ чинь за энэ тэгээс их гэсэн учраас бид нар тэгээс их буюу нэмэх тэмдгийг авъя. За шийдэн x хайр ялагдах нь хасах хязгааргүйгээс хас 2 хүртэл хас 2-өөр орохгүй байгаа. За тэгээд 2-оос 2 гэдэг чинь өөрөө орж байгаа учраас халдыг нөгөө тэгшин гарна. 2-оос нэмэх хязгааргүй хүртэл. За ингээд бидний бодлого бодогдов. За гал тавьсанд баярлалаа.